Монголчууд бид шинэ хосын уучрал, шинэ айл бий болохыг эртний өрөөл гэж бэлэгдэн үздэг байсан. Тийм ч учраас өнөөдрийн энэ бэлэгт өдөр бид эртний өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлэх ёстой. Өвөг дээдстэй бид ёслон мөргөн. Сүйт бүсгүй дэлгэр жаргалын маань ээжийн аав, ээж буюу өвөө эмээдэн зориулсан нэгэн дууг одоо та бүхнийхээ өмнө хүргэх гэж байгаад их баяртай байна. За энэ дууны яруу найрагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гончиг Сүрэн бичиж аяыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Дөвшин Төр зохиосон юм а. За энэ гайхалтай дууг дуулж өгнө хэмээн Монголын ард түмний хайртай уран бүтээлч Дуу хуурын үлгий Дундгов аймгийн харьяат Төр мандахыг та бүгдийнхээ өмнө уран залж байна. Халуу алга дашлаараа өгтөж авъя. Сайн байцгаана та бүхэндээ сайхан гэгийн үдшийн мэндийг өдөөд нөргөн дэвшүүлээ. Хормын хайж байгаа хоёроос даас шаргал өрөлөг сайн сайхны дээдийг хүсэн өрөөж халуун алгалчдыг өргөн барья. Энэ сайхан ургийн сүлд дууг та бүхэндээ хөрөх гэж байгаа маш их баяртай байна. Тэгээд цоо шинхэн уран бүтээлийг миний хоёр буурлыг цоо шинхэн уран бүтээлийг хүлээн авнаа. Сайхны оролоор тонти ханаа ойлсон очархын барилдаг тадраар одомтын гадаасаа сэтгэлээс үлжин уучирсан энэ тулмаас хосдон хаан амьдрал тэгшэрхийг цагаан мороор үрсийнхээ замныг заасан эрдний дарамта алтанхан судраар өнийн заяаг минь
사소서 나는 호라술세 머름 들기대 타오다 와서 보이나의 뜻에 orçudun gibi camige dağsan erge türkün sahniyoradar enhine zambodun komçimin gülsen narın 술생 머름 зэр기대